Хуульчдын форум 2018. 6 сарын 19-нд болох хуульчдын албаны форум арга хэмжээний үеэр хөрөнгөний болон санхүүгийн зах зээлийн эрх зүйн хөгжил сэдвтэй салбар хуралдаан болох юм аа. За энэ салбар хуралдаан дээр бол маш их олон эдрээтэй том асуудлуудыг хөндөж болох боловч цаг байгаа учраас бид маш тодорхой асуудлаар ярих гэж энэ дээр хуульч та бүхний санаа бодлыг сонсъё. Ер нь бас эндээс хөрөнгөний болон энэ санхүүгийн зах зээлийн эрх зүйн зохицуулалтын талаар бас та бүхэн зохих ойлголттой болооч. Энэ дээр бас өөрсдийн санаа бодлоо нэмэрлэж гисэн ийм санаанаас энэ салбар хуралдааны зохион байгуулж байгаамаа. Ер нь бол товчхон түүх маягийн ярихад өнөөдөр зөвхөн банк санхүүгийн байгууллагаас энэ Монголын хувийн хвшлийн бизнесийн зээл авч үйл ажиллагаагаа санхүүж өгөх замаар явж байна. Энэ нь бол учир дутагдaltaй байна. Хүүгийн зардал өндөр байна. За нөгөө талдаа бүр туушраад мөнгө хүлэгч нар үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн ийм шүүмжил гарч байгаа. Гэтэл мөнгөтэй хөрөнгө оруулагч хүмүүс байдаг хөрөнгөний зах зээл дээр санхүүгийн зах зээл дээр ажиллах юм бол үнэт цаас гаргаж байгаа компаниуд үнэт цаасыг худалдаж, хувьцааг худалдаж авч ажиллах юм бол бас бизнесүүдэд энэ эдийн засгийн ач холбогдолтой байна гэсэн юм яриа байгаа. Тэгээ бид өнөөдөр тэр хурал дээр үнэхээр энэ өнөөгийн эрх зүйн энэ зохицуулалт нэмэр байгаа юм бэ? Эрх зүйн зохицуулалтаас болоод өнөөдөр ийм асуудал үүсчихэд байгаа юм уу? Тэр ийм бол ямар арга зам байж болох вэ? Эрх зүйн хувьд, зохицуулалтын хувьд хуульчид энэ дээр жишээлбэл санаачлаг гаргаад, шүүхэд нэхэмжил гаргаад явал ямар арга зам байж болох вэ гэсэн ийм бүтээлч байдлаар асуудалд хандсан ийм салбар хуралдаан болох юм аа. Тэгээд энэ хурал та бүхэн төвтэй ярьж оролцоорой, өөрсдийн санаа бодлыг хэлээрэй. Тэгээд ерөнхийдөө хуульчид залуучуудын хувьд хэлэхэд энэ үнд цаасны болон хөрөнгөний зах зээл дээр хуулийн этгээд хувь хүмүүст хөрөнгө оруулагчдад зөвлөгөө өгч ажиллах маань өөрөө бас хуульчдын хувьд бас зах зээлийн том орон зай байгаа шүү гэдгийг бас энэ дурж хэлсэн юм аа. Манай улс эдийн засаг хөгжиж байна. Цаашдаа ч хөгжих болно. Тэгэхээр хуульч биднэрт бас энэ чиглэлээр ажиллах ихээхэн том болцоо байна. За Монголын хуульчдын форум гэсэн энэ арга хэмжээг манай Монголын хуульчдын холбоо маань өөрсдөө санаачил зохион байгуулад 2 дахь удаага хийх гэж байгаамаа. Тийм учраас хуульчдын холбооныхоо энэ сайхан арга хэмжээг дэмжиж та бүхэн өтөвтэй оролцохыг хүсэж байна. Хуульчдын форум 2018.